За эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ ТV телевизийн уран бүтээлчдээс та бүхэндээ бэлтгэн үзүүлдэг 100-ны хүлгүүд сурал нэвтрүүлгийн 17 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаарт улсынхаа их хоёр нааданд нэг төрүүлж хоёр аман үзүүдэж нэг аригдсан мөн Боржигны хурд бүсийн уралдаан төрөө магнайт хурдаас нь Дорногов аймгийн Сайн Шинт сумын угал Монгол улсын тодмонлоо байж Гончигживийн алтан гэрлийн хурдан хүрэн азраг. За мөн улсын баяр нааданд 2 удаа 3 турдалж 1971 оны ардын хувьслын яруу алдарт 50 жилийн ойн их баяр нааданд төрөө магнайт хурдасан Төв аймгийн Угтаал цайдан сумын угал улсын алдарт уяач Мөр зэвгийн Саян Нимбөгийн хурдан хонгор морины талаар та бүхэндээ хүргэнэ. За ингээд өнөөдөр манай студид Төв аймгийн Угтаал цайдан сумын угал улсын алдарт уяач Мөр зэвгийн Саян Нимбөгийн зэхүү за мөн хонгор морыг төрийн их баяр нааданд унаж одоо уралдаж хоёр айрагдаж нэг төрүүлгсэн одоо лам сурангаа хүрэлцэн ирсэн байна. За та сайхан үйлжиж байна уу? Сайхан. Та нар сайхан үйлчлэх. Сайхан үйлжиж байна. Өнөөдрийн дугаарын одоо азарганд нь бол Дорногов аймгийн Сайн Шинт сумын Гончигживийн алтан гэрлийн хөрөн гэдэг азарганы талаар ярих юм байна. За бид одоо эзэн уяачийг нь бас одоо нэвтрүүлэлт өрсөн боловч одоо ажил байдлын улмаас одоо оролцож чадахгүйгээ илэрхийлсэн учраас би бас өөрөө одоо хөрөн азарганы талаар та бүхэнд одоо бас сайхан айлуулах эзнийх нь ярьсныг одоо сайхан дуулгая гэж бодлоо. Тэгэд Дорногов аймгийн Харьяат Гончигживийн алтан гэрлийн хөр азраг гэдэг бол Дорногов нутгаас улсын нааданд төрүүлсэн цорын ганц азраг юм байна. Одоо энэ 100 жилийн түүхэнд өнөөдөр одоо 100 жилийн улсын 100 жилийн ойн түүхэнд хүрээ азраг бол яг Сүхбаатар аймгийн Мөнгө хаан сумын угал Бүжидмаагийн Иддэр бөргөл гэдэг хүний унган адуу юм байна. Тэгээд дааганда Сүхбаатар аймгийн Мөнгө хаан суманд одоо 9 сарын 1-ний хичээлийн шинэ жилийн нээлтийн уралдаан гэж одоо нутагт болдог. Тэгээд Мөнгө хаан сумын сургуулийн 9 сарын 1-ний уралдаанд уралдаад 80 гаруй дааг уралдаад бол одоо хүрэн азраг дааганда аман хүзүүдэд шүдлүүрээ Мөнгө хаан сумынхаа нааданд бас одоо 10-ада 3 туралдаад айргийн 3 турдалсан юм байна лээ. Хязаалаа үрээ Сүхбаатар аймгийн Мөнгө хаан сумынхаа нааданд 13 турдлаад тэгээд одоо соёолын азраг бол одоо хүрэн азраг Мөнгө хаан сумын нааданд 2 морин соёолонтой уралдаад холоо дийлээ төрүүлсэн. Тэгээд тухайн үед бол одоо манай Мөнгө хаанд нэг сайн хурд азраг гарч ирлээ гэж одоо тгийн уяачид одоо ярьж байсан юм байна лээ. Тэгээ яг хүрэн азрагны их гүүг нь бол Сүхбаатар аймгийн халдсан асгаж чигээс ирсэнгүү. Эцэг азраг нь бол Сүхбаатар аймгийн Мөнгө хаан сумын унган азрагаа гэж одоо унган эзэн нь бол ярьдаг юм байна л. Тэгээд тэр жил одоо соёолын хүрэн азрагыг соёолын сумынхаа нааданд төрүүлдэг жил нь одоогийн энэ Монгол улсын Манлавь Чулуунбатын сугар. За Сүхбаатар аймгийн Төмөн зохиц суманд адуутайгаа үйлжиж байгаад. Тэгээд Хинтээ аймгийн Баян хотог сумын уяас Амгалангийн Мэнд баяр гэдэг хүнээс "Гэхдээ танаа энд одоо ер нь том нааданд уралдчихаар тийм сайхан хурд адуу байна уу? Ер нь ямар адуу байна?" гэсэн. Гэхдээ одоо энэ жилийн Мөнгө хаан сумын баяр нааданд соёолон 2 морин соёолонтой уралдаад хол төрүүлсэн тийм сайхан хүрээ азраг байгаа. Тэрийг л авал нэг том нааданд уралдаж магадгүй гэдэг гэдэг. Баян хотгийн Амгалангийн Мэнд баяр уяачийг тэгэхээр нь одоо Монгол улсын Манлавь сугар одоо тодмонлоо байж онон тодмонлаа. За тэгээд Дорногов аймгийн Сайн Шинт сумын байж алтан гэрэл гуугаар очиж үзнэ гэд ингээд авсан юм байна. Тэгээ хүрэн азрагыг очиж үзнэ гэд ингээд авсан. Тэгээд цаашаа явж бод одоогийн Сүхбаатар аймгийн Мөнгө хаан сумын угал уяач одоо Төмөн олны дунд одоо Дарамөрөнчингөө алаг азрагны унган гэдгээр нь сайн мэдэнтэй лавга гэдэг хүндээс очиж уулзаа. Тэгээд "Гэхдээ танаа суманд нэг соёолон төрүүлсэн тийм хурдан хүрээ азраг байдаг гинэ. Энэ хүрэн азрагыг чи одоо авч болдог болов яадаг бол гэсэн өнөө хүн. Гэхдээ одоо тэр тийм юм байхгүй дээ, нэг сайн азраг одоо мэдэхгүй байна. Би бол одоо сайн мэдэхгүй юм да гэдэг тэгж байсан. Аль тэр дэвтэр аваад үг гэдгсэн. Тэгээ дэвтэр авч үзчихэд тийм манай Мөнгө хаан сумын зүүн баригадын одоо энэ тэрмийнхний хүүхэд байгаамаа одоо тийм хүрээ азраг төрүүлсэн юм байна гэсэн. Тэгээ яг нарийн дээрээ бол яг лавгаагаа өөрөө авах гээд одоо хүүхдээ ч юм уу дүүгээ ч юм уу чи хүрээ азрагыг одоо соёлын хүрээ азрагыг хөдөлж аваад бүрээ дэргээ явуулсан байсан. Тэгээ өөрөө авах гэжсэн азраг учраас өнөө хүмүүст нээх дэлгэрэнгүй хэлээгүй. Тэгээ одоо алтан гэрэлгэн улсын нааданд одоо нэг айрагдсандаа 80 жилээр 6-аас хурдан буурал морины эзэн алтан гэрэл гэж хүн байсан. Тэр хүн Төмөн зохиотод байсан. Тэр айлаас очоод бас нэг адуу малны 8 одоо янз бүрийн тавиаж гаад тэднийхээрээ ороод тэгээ буцаад авсан Мөнгө хаан сумын нэг айлаар ороод бол одоо асуусан байна. За энэ хүрэн азрагны адуу хаана вэ гэсэн чи хүрээ азрагны эзэн бол сумын төв дээр вэ. Гэхдээ хүрээ азрагын энэ дөрвөнгүүтэй явж байна гэх. Тэгээ очиод үзсэн. Тэгээ Монгол улсын Манлавь Чулуунбатын сугар гэдэг хүн тэгжсэн гэсэн. Алтан гэрэл манлаа тодмонлоо одоо би авъя хүрээ азрагыг ер нь би авъя гэдгсэн. Та уул дүү зээрчиг л азрагтай болох нь дээ гэсэн.
За яг үнэхээр аваад хурдлаад уяад хурдладаг юм бол анхны амичи мэлаж анхны төлөвийн ахын бэлгэнд өгнө гэж хэлсэн юм лээ. Хүрээ азарганы. Тэгээ яг хүрээ азаргыг тэгж хэлжээ сумын төв дээр очиод одоо тэр идэр өргөлгээд унган эзэнтэй нуулзаад ингээд 8 хий хүрээ азаргыг чи аваа юу барь гэсэн. За миний хүрээ азаргаа бол хурдаа энэ сумандаа соёолон төрүүлсэн. За хүрээ азаргаа би сая 500 мянгаар зарнаа гэд. Тэгээ Алтан гэрэл мандаа тухайн үед сая төгрөгийн өгчөөр Улаанбаатар хотод очиод ахын 500 мянган төгрөгийг одоо нэмж өгнө гэж хэлээд ингээд хүрэн азаргыг бол одоо худалдаж авсан ийм түүхтэй юм байна лээ. Тэгээ ирсэн жилээ хойдон жил нь бол хавар нь одоо энэ ерөөлийн уралдаан гэж одоо энэ төгрөгийн гол энэ ярамг орчин болдог байсан. Одоо нэг ойрын зан энэ тойрч уралдаг, далан тойрч уралдаг уралдаанд уралдаад хүрээ азарга төрүүлээд 60-аас авсан. Тэгээ Монгол улсын тодмонлоо шононгүй бол тухайн үед одоо ийм сайхан хүний хурдан азаргыг аваад хурдлуулсан юм чи одоо тэр эзэнтэй нэг эргэж уулзаарай гэсэн. Тэгээд Алтан гэрэл манлаа хээр азрахтай 9 гүү 1 мөр 11 тооны адуу унахтай тахтай гүүг авчиж тэр эдэр өргөл гэж эзэнд нь одоо би хурдан азарг авлаа. Тэгээд миний хүрээ азарг одоо надад 69-ны бай авч өглөө. Тэгээд бишгүүдээ сайхан хурдлаа би гээд 11 2 тооны адуу азарг адуу авч өгнө гэж хэлээд авч өгсөн юм байна лээ. Тэгээд яг хүрэн азарга тухайн үедээ хавраа болвол тэгж уралдаад тэгээ 2002 оны ардын хувьсгалын 81 жилийн тэр зунаа одоо тохиосон. За 2002 онд 81 жилийн ой гэдэг бол буян тухайд хамгийн сүүлд одоо улсын наадам зохион байгуулагдсан. 2003 оноос Хүн 7 хот руу шилжсэн тэр жилийн наадамд 2002 онд урд жил нь улсын 80 жил соёл азарга дөрөвт орсон Булган аймгийн Могод сумын харьяат Манлавья цэгмдийн цэнгэлийн саарлагдад алдартай хурдан азаргатай холбоотой ирээд тэгээд одоо саарл азарган төрүүлээ хүрэн азаргыг Монгол улсын тодмонлооч онон гэдэг хүн ээж одоо анх төрийн нааданд амаа үзүүлсэн. За азаргыг бид харин бариан дээр нэг камер байсан. Ингээ бариан дээр бол одоо морины одоо явуулын тайлбарлагч Галбаатар хурамдаа бол бидний бариан дээр ирэхэд тайлбарлаж байсан. Энэ төрүүлж ирж байгаа азарг бол дэд үтсийн яамны төрийн бичгийн дарга Булган аймгийн Могод сумын харьяат уяаж цэнгэлийн саарл азарга. Одоо бол нэг үүдэн хувийн зайтай яг тонгойсон ярмаг руу. За түүний араас бол Торногов аймгийн Сайншин сумын харьяат Алтан гэрлийн хүрэн азарга өвлийн уралдаанд одоо сайн уралдаж байсан. За одоо үүдэн хаврын зайтай саарл азарга өнгөрч явна. За саарл азарганы хөл жаахан суларч байна. За буур дотор хүрэн азарга зөв талаар нь за энэ ороод ирлээ. За зөв талаар нь ороод ирлээ. Хөшөө өлөглөө. За энэ ч юм мундаг уралдаан болно доо. За хүрэн азарга хөшөө өлөглөө. За одоо барайшин дээр ирээгүй байгаа. За хүрэн азарга хөшөө өлөглөө. За саарл азарганы хүүхэд хашир хүүхэд. За яг барайшин дээр ирэхэд Монгол улсын зууны Манлавья Янзанамын даваа хүүгийн үйсэн Булган аймгийн Могод сумын харьяат дэд үтсийн яамны төрийн бичгийн дарга цэнгэлийн саарл азарга төрүүлж Торногов аймгийн Сайншин сумын уяаж Алтан гэрлийн хүрэн азаргыг Монгол улсын Манлавья уяаж онон уяж хурдлуулаа ам хүзүүнд. Гуравт Монгол улсын Манлавья уяаж Харамж уяа ган хүүгийн өс төрийн азарга улсын хайр нааданд 3 дахь удаагаан харигдлаа. 4 төв аймгийн Баянлаг сумын уяаж Васили хонго азарга дагуулаа. За айргийн тавд хүүхдгүү цоохор азарга ирсэн. Гисэн хэдий болооч морины комиссны баяр наадмын төв комиссийн гаргасан шийдвэрийн дагуу хүүхдгүү цоохор азаргыг нэг байр ухраан барьж ингээд айргийн тавд НТТ компани тэр бишийн буурал азарга хурдлаа. За энэ буурал азарга бол гажрын нааданд айргийн тавд хурдлж соёолондоо харингийн Алтаваны нааданд аман хөзүүлж байсныг үзэгч та бүхэн санаж байгаа. За хойдон жил нь 2003 онд ардын хувьсгалын 82 жилийн үндэснийх баяр наадам бол одоо Хүн 7 ходог руу шилжсэн. За тэгээ Хүн 7 хотын анхны нааданд бол одоо хүрэн азарга торгон жилөө оргуулж тэрийн их баяр нааданд одоо төрөө магнат хурдасан. За 2004-ны ардын хувьсгалын 83 жилийн он их баяр нааданд хүрэн азарга их хөнгөнд уралдаж байгаад айргийн 4-т хурдасан. За 2005 оны ардын хувьсгалын 84 жилийн ойгоор бол улсын баяр нааданд Монгол улсын тодмонлооч Давдржин Цэрэнжигмдийн асгад саарл гэж одоо улсын нааданд урдчлан одоо соёолон төрүүлсэн байсан хурдан саарл азаргатай уралдаад ингээд одоо хүрэн азарга бол одоо төрийн төмөн гэхэр нэг удаа шалгарч 2 удаа аман хүзүүдэд 1 удаа айрагдсан. За ингээд энэ амжилтаараа бол одоо азарганд нийлээд одоо ийм амжилт үзүүлсэн учраас 100-ны хөлгүүд нэвтрүүлгийн одоо үндсэндээ 17 дахь дугаарт бол одоо хүрэн азарга ингэж орж байгаа юм. За хүрэн азарга бол 2003 онд улсын нааданд төрүүлдэг жилээ Говь Сүмбэр аймагт Боржигны хурд гэж их том нааданд одоо Боржигны нэрт уяач
Нэрийгэн доноогийн галуудрах гэдэг хүний нэрэмжит уралдааныг одоогийн Манлав яаж Баттөмөргөө тэргүүтэй хүүхдүүд нь одоо сайхан ивент этгээд зохион байгуулад Азрагмар хоёрын уралдаанд одоо төрүүлсэн Азрагмар 69 өх одоо ийм сайхан наадмыг зохион байгуулж тэр наадамд хүрэн Азраг давхар уяагаар одоо төрүү магнайт хурдалсан. За ардын хувьсгалын 82 жилийн үндэсний хэр наадмын Азраг барайныхаа зурхаараа орж ирлээ. За энэ жил одоо Монгол улсын Манлав яаж ононгийн уйсан Дорногов аймгийн Сайн Шин сумын уяаж Алтан гэрлийн хүрээ Азрагийн хөө төрийн хоёр наадамда төрүүлэн орж ир төмөн олноо уйсгаж байна. Аман үзүүн дээр нь Манлав яаж Самдуужийн уйсан Хөвсгөл аймгийн Бүрэн Дөхтөр сумын уугуул Санхүүдийн засгийн яамны төрийн сангийн газрын дарга Цэрэнбэлийн Даваа сүрэнгийн одоо Тожин ногоон Сүхбаатар аймгийн Даргин сумын унган ногоон Азраг аман үзүүн дээр орж ирсэн бол Сүхбаатар аймгийн Халзан сумын уяаж Ган хүрлийн Сэргэлэн Баатрин уйсан Монгол даатгал компани Жаргал сайхны хээр Азраг 3-т урдаж 4-т Монгоран группийн Наран хүүгийн амглан төрийн Шарга Азрагыг Монгол улсын Манлав яаж Эрдэнэ хотын Эрдэнэ чулуун уйж айргийн 4-т урдлууж наадамчин олноо уйсгалаа. За ингээд хүрэн Азраг өөрөө хурдалсан төдийгүй одоо үр төлн хурдалсан чанараараа бол одоо Монгол төрийн их баяр наадамд бол хүрэн Азраг бол үнэхээр одоо алдартай ийм одоо хурдан байл байсан. 2005 2006 онуудын улсын баяр наадамд Даанх шүтлэн улсын баяр наадамд дарааж төрүүлээд 2007 оны ардын хувьсгалын 86 жилийн ойгоор хязаалан одоо сая таны ярьдаг тэр базар дээрийн баасан базарын сувдан зэрдэг тэр алдартай үрээний ордорж аман хүзүүдэд Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумд улсан хөдөө арлын одоо их зингэл наадамд их Монгол улсын 800 жилийн бүсийн наадамд шийсэн тэр наадамд одоо давхар ягаар очиж төрүү магнайт хурдалсан гэдэг. Ингээд тэр сүл түрэн гэдэг одоо төлн хурдан хүрээ Азраг бол Даанх шүтлэндээ улсад төрүүлээ хязаалан аман хүзүүдсэн байдаг. За түүний ахаад дүү одоо буурал нармайтай хөрөнгөөнөөс гарсан ахаад дүү нь бол одоо 2007 оны ардын хувьсгалын 86 жилийн үндэсний их баяр наадамд бол дааг аман хүзүүнд хурдалсан. Мөн Сүхбаатар аймгийн Даргин сумын уугуул төмөр замын аж ахуйлах ангийн газрын дарга байсан улсын алдарт уяа Цэндийн Бямбад оржгоон одоо хүрэн дааг хээр дааг байна. Гэх мэтчлэн одоо олон төлөвд нь улс улсын наадамд айрагдд төрүүлсэн. За ингээд ер нь нийтдээ нэг 10-аад төлөв нь одоо улс улсын наадамд айрагдсан гэдгээрээ бол одоо хүрэн Азраг одоо цаг үед удамших чанараараа бол Монголд одоо энэ 2000-аад оноос хойш төрөн гарсан Азрагнууд дотор үнэхээр том байр эзэлдэг ийм одоо хурдан Азраг гэдгийг нь бол одоо манай наадамч олон бас одоо мэдэх байхаа. Тэгээд би та бүхэндээ бас сая одоо хүрэн Азраг бол одоо ажны шаргаас нэг ах. Тэгээ одоо 25 настай Азраг бол одоо арга үнэтэд байдаг. Одоо хүрэн Азраг бол одоо энэ хүрэн Азраг бол 25 хүрчихсэн ийм одоо хурдан Азраг одоо цаг үед ингээд байгаа нь бол 100-ны хөлгүүд нэвтрүүлгийн 17 дахь дугаартын ихөө оролцож байгаамаа. Монгол улсын тод Манлав яаж гончигжвийн алтан гэрлийн хүрэн Азрагны төл сүл түрэн Азраг Даанх шүтлэн 2005-2006 онуудад улсын баяр наадамд дараалан төрүүлж 2007 оны ардын хувьсгалын 86 жилийн ойд аман хүзүүдсэн бол 2006 онд их Монгол улсын 800 жилийн ой зүмсийн хурд наадамд мөн төрүү магнай. Алтан гэрлийн дүү хүрүүнрээ 2007 оны улсын наадамд дааг аман хүзүү. Монгол улсын алдарт уяа Цэндийн Бямбад оржийн Оодон хүрэн дааг 2005 онд улсын баяр наадамд айргийн 4. Монгол улсын тод Манлав яаж Цогтын бат сайхны сүл талдсан үрээ 2006 онд Тамирын хурд уралдаанд дааг аман хүзүү. Зүмсийн хурд наадамд дааг айргийн 3. Эрдэнэ хотын 30 жилийн ойд төрүү. Хойтон жил нь улсын баяр наадамд шүтлэн 4. Хотгойдын хурд уралдаанд айргийн 3 хурдасан. Арханга аймгийн Эрдэнэ улхан сумын уяаж гончигжвийн мөнгө сайхны халдар Азраг 2009 онд Дорнодын зүүн бүсийн наадамд дааг аман хүзүү. 2012 онд улсын баяр наадмын Эрлиз дээд насны уралдаанд айргийн 3. 2012 онд Төв аймагт улсын Төвийн бүсийн хурд уралдаанд Эрлиз дээд насны уралдаанд аман хүзүү. Мөн Монгол улсын тод Манлав яаж Төмөр баатрын Галбадрахын хүрэн үрээ 2014 онд Дорнот аймгийн зүүн бүсийн уралдааны Эрлиз дунд наснд айргийн 5. 2015 онд Сэлэн аймгийн Хаврын бүсийн уралдааны Эрлиз дээд ангиллын уралдаанд айргийн 5. Улаанбаатар хотын Баян зүрх дүүргийн хангалын хээр халдсан үрээ 2014 оны Баян хонгор аймгийн бүсийн уралдаанд төрүү магнай. 2015 онд Булган аймгийн Ханган бүсийн уралдаанд Эрлиз дунд наснд айргийн 4. Хөвсгөл аймгийн Галт сумын бишрэлтийн зээр даг 2014 онд Баян хонгор аймгийн бүсийн уралдаанд Эрлиз даагны ангиллалт төрүү магнай. Ховд аймгийн Буянт сумын уяаж Эрдэнэ очрын Тамирын хүрэн дааг 2009 оны ардын хувьсгалын 88 жилийн үндэсний баяр наадамд төрүү магнай. Өвөр хангай аймгийн Харьяат Монгол улсын Манлав яаж Бүрвийн Сэргэлэнгийн хээр Азраг. Өвөр хангай аймагт улсын бүсийн уралдаанд айрагдаж, мөн Говьсүмбүр аймагт улсын Дүнжин гарвын хурд уралдаанд Эрлиз дээд ангиллын уралдаанд 3 хурдасан зэрэг 10 гаруй төлн улс улсын наадамд айрагдаж төрүүлсний зэрэгцээ
Хүрэн азрагны төлөвүүнээс горсон олон хурдан хүлэг Монгол наадмын дивжээнд нэр алдрын дуурсгасаар байна. За манай Төв аймгийн Ухтаал Цайтам сум нь хуучнаар бол одоо халиугчин боролцоо уулын хошуу гэж том нутагтай байсан юм байна. Үндсэн нутгийн зааг нь бол одоо Заамар сумын наатал, Цээл, Орхон туул, Баруун зүүн хараа, Батсүмбэр борнуур жаргалант эдгээр сумдын нутгийг харьяасан ийм том хошуу нутаг байжээ. Миний өвгөцөг саяны буун 1917 онд Төв аймгийн Ухтаал Цайтам одоо халиугчин боролцоо уулын хошууны нутаг болох одоогоор бол Төв аймгийн Баянчандам сумын нутаг зүүн бор хожиргийг эмэх газар төрсэн байдаг юм аа. За энэ Ухтаал Цайтам сум бол улс аймагт одоо айраг төрөв олон хүртсэн сайхан удамтай огшилтай хуучжуултай юм нутаг л да. Ардын хувьсгалын жилүүдэд бол одоо энэ манай өвөгийн саяны миний онд ирсэн тэр саяны би хонгор гэдэг юм бол 48 жилийн баяр наадамд гуруулаад 49 жилийн наадамд дахиж гуруулаад мөн 50 жилийн наадамд одоо төрөө магнай торгон жилөөгөө өргүүлсэн ийм хурдан хөлгөл дээ. Тэгэхээр улсын баяр наадамч одоо Ухтаалаас ч одоо азраг төрүүлсэн ихмөр төрүүлсэн ер нь үндэсний 93 наадамд бас Ухтаал Цайтамчууд төрөл тутмаар сайхан төрүүтэй сайхан наадж ирсэн байх шүү тийм ээ. За тэр ч одоо ярих юм байхгүй түүхэн уламжлалтай нутаг л да. Манай Ухтаал Цайтам сум бол за ихмөр төрүүллээ, азраг төрүүллээ. Соёлмор төрүүлсэн. 98 онд Баасан дашийн хул гэдэг азрагын соёлын үрээ төрүүлж идэв. 50 жилээр манай хонгормор ихмөр нь төрүүлж илээ. Сая манай одоо өргөний бидэрт халуун азраг Батрын халуун азраг одоо төрүүлээд түүхэндээ дээд 3 насаа төрүүлгсэн ийм сумд бид их бахархаж явдаг. Мөн бөхөөр ярих юм бол одоо Давгцэрэнгийн хадуу азар гэж мундаг сайхан авраг байна. Энэ хүн бол одоо бас төрүүлсэн манай бүхтэй. Сур бол үндэсний 93 наадмын үндэсний үйл ажиллагаанд сур бас төрүүлсэн байдгийг. Ингээд морь сур бүх энэгээрээ түүхэн уламжлалтайд нь би одоо бахархаж явдаг юм аа. Улсын алдарт байж мөр зүгийн саяны бөгийн хонгромор гэж одоо 19-р зууны 2-р хагас тодрон гарсан Монголын онц сурдан хүлэг гэж хэлэхээс одоо аргагүймөр. Яг гэвэл тухайн үеийн одоо нийгмийн хонгор, банзрагчийн авраг зэрэг дандингийн буурал, сундын шарг гэдэг одоо Монголын цуутай хурдан их насны морьтой бүгднтэй нэгэн цаг үед уралдаж 2 удаа 3-т орж 1 удаа төрүүлсэмэр. Тэгэхээр ер нь таны өвгцэг яг уулгаар л Төв аймгийн Ухтаал Цайтам сумын уугуул хүн юм байна. Хонгор морь ер нь хаанхын ямар удамтай морь юм бэ? Та чинь одоо өвгний бас гал дээр нь гарсан зээх үү гэж одоо явдаг хүн юм байна бас тийм ээ? 1959 онд нийгэмчлэгээ болоод Төв аймгийн Ухтаал Цайтам сумд манай өвөө бол одоо малаа бол нийгэмчилсэн байдаг. Тэгээд тэр нийгэмчлэгээнд ажиан бол хинтигээс нэг одоогоор бол энэ дархан мөрөн аваас авсан юм болов уу гэж хонгороор авчирч азраг тавьж өгсөн юм байна. За. Тэгээд тэрэндээ нэг ерөөсөө хонгороорэнд 2 хэн гүтээ авч үлдсэн юм байна. Тэгээд тэр 2 гүнээс 59 онд гарсан төл нь хонгормор. Тэгээд одоо нийгэмчлээд 2 хэн гүтээ болцоод ер нь яг хаймагдээд хонгороорыг агталсан. Тэгээд хонгороорыг нь бол шоу үтсэн юм байна. Тэгээд ерөөсөө ганц төл нь хонгормор. Тэрний ихээс одоо удам дансан дараа нэг охин хөрөнгөө гарсан байдгийн. Тэгээд тэр нь болохоор адуу настай ялгах содон тэмдэгс буур ломдтой гардаг юм. Тэр гүнээс гарсан төлөвүүд бол тэр яг уу би өөрөө чагнд явсны хувьд тэр улсын 50 жилээр хязгаалan төрүүлгсэн хинтийн дарахны цэрэн дэрж гэж тийм гоогийн цэрэн дэрж гэж байна. Тэр хоёр өвгөн тэр стадион дуулцчихад ярьжийнх нь хоорондоо танил байсан. Зөв. Бас тэр цэрэн дэрж гош нэг соёолмор амун үзүүлэгчтэй. Нэгийг төрүүлгээд нэг амун үзүүлэгчээд тэгээ ярьж ийсэн байна. Тэгэхээр зэрэгэл одоо тэр хүнээр дамжуулсан юм уу, тэр хүн одоо мэддэг байсан юм уу хоорондоо ярьж байгаа нь би одоо дархан мөрөн чиглэлэл адуу байсан байх гэж би юу дотроо одоо тэгэж бодож явдаг. Хонгорморны их бол яг л өөрийнх нь үндсэн ажаа өвгдөөс нэрсэн адууны удам. Мөр зүг гэдэг нь ч одоо богдын шавын хаалгач хүн
Соёг хүн гэж одоо Тий. хэрэгэмтэй хүн байсан байна. Балдан гэж. Балдангийн мөрзөг. Тэгээ мөрзөгийн сайн юм буу. Тийм юмс. Өөрийнх нь л унгангу. Тий унгангу. Хонгор морь улсын баяр наадамд одоо хэдэн настай 48 жилийн ойгоор айргийн 3 турлагтай хэдэн настай морь байсан юм бэ? Тэрнээс багадаа өмнө нь ер нь дааг шүтлэх заалан соёлон гэдэг ер нь яаж уралж ирсэн морь юм? Хонгор морийг ерөөсө соёолон хүртэн сургаагүй. За эмнэгээр байсан морь. Эмнэгээр байсан. Яасан гэхээр нөгөө адуу мал цөөрчгсөн морь мал рүүшнийг ойртох хүн байхгүй. Тэгээд нэг юм айл амтнд манайхны тэнд Луухан Сэрдэм гэж нэг хүн биш. Тэдний адуунд явдаг байсан юм байна лээ. Тэгээд соёолон морь манай тэр өв гүцэгч нь одоо хүний ганц үл тэр мөрзөг гэдэг хүний. Тэгээ нэг охин дүү өргөж авсан дүү 27 гэж хүн. Тэрний гэр бүлийн хүн Дам гэж хүн байсан. Тэр хүн сургаж өгсөн. Тэг хөргөн нь. Тэгээд нэг хаврын уралдаанд орхон туул руу нэг уйж очсон байт юм аа. Тэгээ орхон туулд тэндээ нэг хол төрүүлээд. Тэгээд хавчиг ерөөсөө манайхан бол хавчиг ерөөсөө уйлдгүй шүү дээ. Хавчигт нь 6 таа бол нэг дүнсэрт нь үүр унжөөдөг. Тэгээд 6 таа нэг тэгж барьж явж байгаа 7 таа унжиг бол 8 таа морил анх жаргалантын сэнгэ аж ахуйн тэр жил нэг сонгуулийн жил байсан. 6 сарын 22-нд сонгуул болоод Угтаалдаа оролцсон би анх морь унж байгаа. Төрүүлчлээ. За. Тэгээд үерийн жил шүү дээ. 66 онд үер болсон. Тий 66 онд. Тэгээ үерийн жил чинь жаргалант руу онгор мартайгаа өвөө өтгөр хоёулахнаа гараад дуучдаг. За. Тэгээ ороо салдгүй. Тэгээ ороо ороод ихэж одоо тэгэл айлын манай нэг ах байсан. Тэдний хүрийн сарвчанд ноёчгаад тэгээ 2 3 хоног. Орооны завсраар нэг уралдсан юм аа. Шавхаа ихтэй жаргаланч одоо шавхаа нь одоо нанар бол мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд очиод уралдсан манай Угтаалаас тэр Гаяа Азар гэдэг хүний дүү одоо Угтаал сайдам суунд байгаа. Өндөр дорцрын гэдэг хүн унаад. Тэр хүн хонгор морьтой байгаа. Тэр үед жаргалантад хамгийн хурдан морь тэр Балчин гэж хүн байсан. Тэр Балчин гэдэг хүний морь ихсэн. Тэгээ чойжил гэж одоо хаалх чойжил гэж одоо баян чойжил. Уяач. Тэр баян чойжил бол тэр унаацсан тэр чойжил гэж энэ Төв аймгийн цагдаад ажиллаж исэн тэтгэвртэй гарсан нэг хүн бий дээ. Хавчиг чойжил гэж манай ахын ангийн хөвгтөх. Тэд нар чинь 14 давхурцсан. Би нэг 6 7 настай юм. Морь унж байгаа. Тэгээ захиа явуулсан чинь жаргалантын тэр хойноос талуулгаас эргээд араас нь мэндийг үзэр гэдгээс эргээд оролддог байсан. Тэгээд тэр буурдын арлуудын давчхан нэг ингэр идэх хөө тэн дээр ирээд дайрах төрүүлчих урд нь орохсон чинь нөгөө хавчигч ажиллаж оруулдаггүй шүү. За. Нөгөө наадыг эргүүлж өгсөн таагаар ч. За. Яриад болдгоо тэгэхээр хоёр замчичгаа нэг яасан хонгормоор хамаагүй дийлээд тэгээд төрүүлж ирээд уйлж ийсэн. Өө нөгөө хавчигч ажиллаж наадыг явуулахгүй байсан. Тийм л хөөхт морь унж анх жаргалантад үерийн жил төрүүлээд. Тэгээ 18-нд Угтаал наадам хийдэг юм аа. Угтаал дээр төрүүл анх тэгжил ихэс. 8 настай мөр тийм. 8 настай. Тэгээд 9 настай мөр улсын наадам дээр жаргагдсан уу? Үгүй. 10 настай мөр. 9 настай мөр тэгээ яаж уралдав? 9 настай мөр сумандаа төрүүлсэн. Дахиад төрүүлсэн. Угтаалд 2 жил Угтаалд 2 төрүүлчихэд. Тэгээ 10 настай мөр ер нь уцгаа дуугаад. Ганцхан хонгор мөр өтлөл Төв аймгийн Угтаалаас. Гараад явж өглөөдөө тэгэл баян зөвхт дээрэл манайхны ах дүү нарч байсан. Тэгээд баян зөвхтүүд анх Угтаалаас гараад дамдаа нэг хонцоход жирм ороод ирдэг юм аа. За. Жирм алтан уулын үрт одоо төр бадрахгүй байж байна. Жоохон зүүн тийшээгээ яваад тэр хуучин баян зөвхтийн баруун зүүнтлийн амыч одоо ард дулаан, үр дулаан гэдэг шүү дээ. Үр дулаан гэдэгт одоо хорлог бах байж байна. Гүрсэд гэж аав нь байсан. Тэгээд одоо хутг дээрээ сонгосон хонгормор сонголтод төрүүлж ирсэн. Баян зөвхтөд одоо энэ Баасан-Бодрын аав Базар дээр гэж нэг Тэмээр гэдэг гэж хүн байсан юм л да. Их том бийтэй. Би бас тэр үед нэг гидсгүүлгээд жирмийн ус чинь хожиртай шүү дээ тэгээд. Тэгээд Базар дээр гугаар гидсэн илүүдэл тэгэл. Дахил тарны хооронд нэг дэрсний рол руу гүдэг нэг тийм хөлт анх
мөрөнч улсад ирж уралдаж ирсэн. Харин 50 жилийн сунганд бол хонгормор 3 улсын. За. Тэр жаргалантын тэр Балчингой хоёрмор төрүүлээд Борнуурын өндөр дөрж гэдэг хүн байсан. Тэдний нэг улаамор ам хөзүүлж ирсэн нь юу их сайн санддаг. Одоо Баяр Магнагуун төмний их хөт номдэр ч бас Баяр Магнагуун ном зохиолуудаар бичсэн л байдаг. Ер нь уяач хүн ямар байх ёстой вэ гэдэг талаар тэгээд таны өвөө Мөр зүгийн Саяны бүү гэдэг хүнийг бол одоо энэ дээлийнхаа ингэр заамын одоо сайхан бүрэн товчилчихсан энэ дээл малгайгаа нэг сайхан өмсчихсэн дээр нь одоо энэ уралдаан хүүхдийн эмээлийн ганцаг олон жирэм цөм бүрэн ийм нэгт нимба ийм сайхан хүн байсан байна. Уяачдад одоогийн уяачдад үлгэр болохоор хүн байсан байна гэж одоо бичсэн байдаг л да. За өнөөдрийн байдлаар бол манай өвгөн бол их тэмцгэр хүн. Эдэлд хэрэгэлдэг юм ч одоо тэр үеийнхэн бол мэднэ л дээ. За ташуур ямар байх хэвтэй юм. Таван барим дээр нь дахиад юу байх хэвтэй юм. Зухай байх хэвтэй юм уу? Сум байх хэвтэй юм уу? Тийм ээ? Морины хөвгтийн. Өөрөө бол бас нэг аав ээж нь айхтар хүмүүс мундаг тэгтэй журамтай хүмүүс үлсэн байдаг юм байна лээ. Тэгээ надад ч гэсэн хэлдэг. Тэгээ ямар ч байсан нэг тасархай улам жирм өгсурга. Хүүхдийн өгсурга дөрөө өгөлмийг чи нэг тохируулаад хэрэгэлж цураа гэд байнга л хэлдэг байсан. Одоо миний тэр хэрэгэлж исэн имэд бол би л дээ. Харин энэ зүүн бас наалтан салтсан байлаа. За би бол хадгалаад байдгүй маа. Одоо энэ зурган дээр байгаа юм тийм ээ. Тэ сурыг. Үгүй гэсэн хүүхдүүдэд тохиолчдгийг. Загвар бол. Хонгор морийг одоо тухайн үед бол их насны мордын үеийг одоо баян өнжөөлийн уяач энэ төр бол чойдгоо энэ төр өрдөг гэсэн. За баян цагааныхын шиг уйна гэж хэлээд алаг мороо их олон хөлслөөд их сайн ингэж уяад улсад төрүүлсэн гэж одоо сая манай дугаарт орж исэн хүн одоо унж төрүүлж исэн хүүхд нь ярьж ин л. Хонгор морийг ер нь таны өвөр нь яаж уйдаг байсан юм бэ? Тарга ерэн дээр нь уйдаг байсан юм уу? Нэг хэрэн дээр нь уйдаг байсан юм уу? Ер нь ингэж уралдаг байсан. За. Гэхдээ эдлэгээ бол намар их сайхан эдлэнэ. Намар 10-11 сард сайхан эдэлчихэд. Тэгээд хаврууд ирдэг нөө. 3 сард л. 3 сарын сүүлд тэр ерөөсөө тэгээд ямар ч ажил хийхгүй. Ерөөсөө л гадаа уяал байгаад. Тэгж итл нөгөө дэндугва нэг ирээд явандаа одоо тэгээд. Тэгээд буцаага тавьчих тэр чинь. Ямар ч ажил хийхгүй мөртлөө аяа нэг сумын төвмөр хол нэг хөтөлж явчихаал. Энэ хусуураар ячаад тэгжил үйдэг байсан. Манай нөгөө нямба хоёрын болохоор календар дээр ингээд хөлөс давхал одоо өнлөлсөн ингээд хөтөлчихсэн. Тэр одоо эд үйжсэн үеийн календарууд нь нөгөө олчны календар дээр ингээд тавьсан байдаг. Тэрийг би үзчихсэн л да. Тэгээд дээр нь одоо адууны хатгуур хануур одоо юу байдгийг сайхан морины зураг цэгүүдийн яга ингээд бичсэн. Надад өгсөн юм байна. Тэгээ нэг календарнууд нь цөмөөрөө одоо Баяр Магнагуун төмний их мэх одоо энэ яах вэ ингээд нөгөө бичсэн номнууд энэ төр нэг юм хавцсан тийгээд ирзэнээр уяад. Тэр нь надад өгөөс би тэрэн дээрээс харж идэг байсан. Нэг урт гартаа аваа явцсан байлээ. Зөвлөж. Тийм л Хэлнийхт нямба тийм сайхан хүн. Танд одоо номоо өгсөн байна. Тэр хүн хідэн хүүхэдтэй хүн юм. Тэгээд номоо өгсөн хамгийн маа өгөөд хонгор мороо 3 жил унаалаад таны өвөө хідэн хүүхэдтэй юм. Та тэр айлд ер нь нэлээд том байр суурьтай хүн байжээ. Миний өвөө 8 хүүхэдтэй хүн. За. 4 охинтой. Миний ээж бол том охин. Тэгээд би гал дээр нь гарсан зээ болохоор ер нь одоо юмар дутаагүй дээ. Тэгээд яг миний ээж одоо надыг одоо 2 дахь 3 дахь жил нас орцсон байсан. Тэгээд өөрөө дээр байсан. Тэгээд өдийг хүртэл одоо нэг 60 3-4 хүртэл өвгийнхэн буйн сайхан яваа. Би зүгээр сонсч ирсэн яг Саяны бүгийн хонгор гэдэг мар улсын нааданд 2 удаа айрагдажээ. Айрагдахад нь одоо өр хүүхдүүдээс нь одоо энэ цэмгэнлээ төрүүлэхэд нь одоо бас хүн байхгүй улсын гинлээч гэдэг юм уу нэг тийм бас нэг тийм жоохон тийм түүх байдаг гэж сонссон. Зүгээр энэ ер нь үнэн болов? Тэр үнэн. 49 жилийн ойгоор яг сонголт болж яхад миний ээж бий бартсан байсан. Би хүүхдээсэн мэдээгүй.
Тэгээд зөвлөлтөл 11 өглөө оролдож ирж гурвалцгаад л дүүгээсээ сонсч ирсэн. Яасан гэсэн ээж яав гэсэн бурхан болцсон гэж. Тэгээд соёолон мордох болцсон манай Дамдинсрын сарт Дамдинсрын гэж манай хотын их мундаг үе ажилтаа өвгөн. Тэр хүний нэг соёолон марийг унах хэрэгтэй байсан. Тэгээд мордоод хоолой ангирал явж исэн юм байна. Тэгээд одоо бас 2-3 хүн энэ асуудал бий. Гэтэ ер нь морь бол хатуу. Миний хүйнийг одоо сайн бодож болгоод явахгүй болдгүй шүү гэж хэлж ийсэн. 1971 онд улс хувьслын 50 жилийн өө гэж их сайхан наадам одоо болол тухайн үед болж исэн л баг. Бид нэр ямар байгааг учраас мэдэхгүй. Тэгэхээр 50 жилийн өөд Банзрагчийн авраг зайр, Дамдангийн аран залуурал, Баян жүлийн жигж дэм борох хэрэгэд Монголын бас цуутай одоо сайхан хурдмар тухайн цаг үед уралдаж байхад бол та одоо тэдгэрийг орхиж хонгор мартайгаа улсын тэгшөөд төрүүлсэ. Тэгэхээр 50 жилийн ой наадам ер нь хэрхэн өрнөсөн, ямар шуухан яатаараа таан сунгасан хонгор мар хэдээр орсон уралдааны явц ер нь ямар шуухан байсан, ямар морд өнгөнд орлож байсан та тэр талаар нэг сайхан яриач. Та нэг ярианда нийгмийн хонгор миний урд явж исэн шүү гэдэг нэг ярьсан байсан шүү. Улс хурлын 50 жилийн 71 онд түүхэнд ихшөө болно гэд ер нь ч их том мундаг сайхан наадам болно гэж яригдчихсэн л да. Тэгээ хотуудын наадамчид одоо тэр морь төрүүлнэ, энэ морь төрүүлнэ гэж тааварч их явж илаа. Тэгээд 50 жилээр бол одоо нийгмийн хонгор гэдэг морч одоо ерөөс тэр хавьдаа гүйцэгддэггүй. 11 удаа төрүүлчихсэн дааган цагаасаа одоо бидний зураг нь байдаг л дундаж хурдан 70 миль гээл. Тэр үед одоо тийм суутай мундаг хурдан ажны нэрээр зурлах гэж бас боддгүй л яах вэ? Уяачин одоо төрүүлгий тэрийн наадамдаа төр төмнөө хүндхий гэж л ингэж явдаг юм байна. 71 онд ч одоо хонгор морь маань наашаа гараад жирэмд ирээд ахвал ийхэд бол нэг болцоо байгаагүй. За. Тэр үед манайх нэг одоо энэ чойжомцгой жаргалантаас нэг хээр халдвар явсан байсан. Тэр соёол нь байсан. Тэр их хурдан байсан. Тэгээд хонгор морьчдаг буцаахгүй байна даа. Гэт манай нэлээд дарган дуу талтай байсан гэж байна. Манай үгэн бол дотроо хээр халдварынд их гордож исэн гэж. Ягаад хөдөлгөөн язаалан жаргалантын чойжомцгийн хээр гэдэг үрээ төрүүлсэн. Даагш хөдөлгөндөө бол тэрийг сумандаа дийлчихсэн тийм үрээ авсан байсан. Тэгээ баян зөвхөд ахвал ихэд зэгэл улаануудынгийн зэгэл гэдэг чинь чадцгүй юм байхгүй юу? За. Тэгсэн хоёр нийлүүлээ халдвараа замбраагүй бол. Зэгэл бол хавирахгүй. Зэгэл азраг үрээ байсан тухай. Үрээ. Соёлон азраг үрээ байхгүй. Тэгээд амдсрангуй за би ч жалгандаа нааднаа. Гэт 7 хуудгаас буцаа явчихжсэн байхгүй. За. 7 хуудгийн сунгаа болоход 50 жилээс ч одоо хонгор морь гурвалчлаа. Жаргамтын Балчингийн хээр гэдэг морь төрүүлчлээ. Борон нуурын өндөр дөржийн улаан гэдэг морь амун хөзүүлчлээ. Хонгор морьт нэх яаваа гэд. Одоо тэгээ уртлынхан болоод одын уртлынхан болоод асууж байгаа шүү дээ. Хойноос ч нөгөө хонгор морь ирнэ. Одоо ямар хуу байна гэд. Тэгээ тэр үед одоо амтны иламнаас ягаад бас их даруухан айл амтны уян дээр ч очдөг байсан шүү дээ. Очвол ингээд улсын 50 жил дээр л дээ. За нийгмийн хонгор ямар байна гэж асуудаг. Оо ярих юм байхгүй их хурдан морь юм аа. Гэхдээ тэр нэг Сүхбаатараас ирсэн дөрж гэдэг үе очиж одоо ерөөсөө нэг хар тэрэгний авин суучгаал тат тав гэл хашгаараа идэг хүн байна гэж хүмүүс хоорондоо ярьж ирснийг сонсч ирсэн хувьд хэлж ин л д. Тэгэл одоо 7 жил хонгор морь тэгсэн ингэсэн гээд тэгээд гарч ирээ улсын 50 жилээр мордлоо их морь. Их морь мордсон ч хонгор морь байвал ерөөсөө амт чинь хошуурт дагад дахиад. Нөгөө нийгмийн хонгор мөн үү гээл үтгэл дахиад байдаг. Тэгсэн бишэл болоод бит хоёрыг ч тусалдаг гэлээс нэг арай их мордуулчихжээ миний хөө жоохон хойлхоо байна. Энэ хүн наадахыг энэ ширэг хазуулж игээд. Тэгээ буугаад нэг сайн бийцэж байгаа энэ хөө тэгээд хонгор морь төлөөлөл зогсчихсэн ч одоо нүхтийн амнаас хоёр талд нь цагдаа хамгаалтсан. Одоо манайхны зүсээр бол бор голттой өндөр сэрвээтэй хол морь л дөө. За. Таны хонгор морьноос бол том. Зэрэг өндөртэй тийм бор голттой хол морь. Бидний одоо зүсэлдгээр Сүхбаатар дэше бол хонгор гэдэг юм. Тэгээ гараад ирдэг. Тэгсэн үгэн за энэ л юм шиг байна. Миний хүү бараатад яваарай. За.
Тэгэл мордоод бууж өгсөн. Тэгсэн шар харгаа малгайтай эмэгтэй хөхт унтсан холмор байна. Бараадаа л явлаа. Тэгээ юм бафрыг очиж иргэдэг юм чинь. Хашаанд нь дулаад иргэн. Тэгээ манай ангуурмөр бол нэг гарахгүй. Тэгтээ гараа нэг алдахгүй нэг эхний нэг 20 багтааны л. Тэгээд дөрвөн гараад ирэхэд л нэг 10-аас татгч ороод ирдэг байхгүй. Дөрвөн гараад наашаа айцаад өгсөн чинь тийм зам хөндлөө ингээд ашиг ингээд ордог дээр ингээд тоолоод оруулахад л би 12 дээр нийгмийн хонгор 11 дээр айцын нуун дээр гарч ирдэг. За яг овон дээр гарч. Овон дээр гарч ирдэг. Тэгээ овооны наад руу нэг явмааргүй шуулахаар хажуугаар нь гараад л урдгаа нөхөхөөс яах вэ тэгээд явсан. Тойроод алдар толгой өврөөр ороод ихтэйгүр ороод нэг тийм чулуур орчдгийн доогуур нь мэддгийн хүмүүс хоёр оролцсон болохоор доогуур нь юугаар замаараа гараад ирсэн чинь тэр ард дээр чинь нэг бараамар их болоо. За. Тэгс одоо энэ баян бараатын жижигтэй хээр гэдэг мар чинь явсан юм байна. Их бол. Тэгээ араас нь шахалаа. Тэгээ одоо нөгөө дарга нарын нисгээс ингээд үздэг нэг зам хөндлөн зам байдаг гэсэн сүүлд нэг зассан болгоцсон байсан. Тэрний дэн дээр ирэхэд хээр мөрний ард дээр ирсэн. Ойрхон ирсэн. Байсан. Тэр үед яг нөгөө агнтлогооны хоёр антинтэй нэг B69. За. Холбоо ирж байгаа тэр шүү дээ. Тэгээд ирлээ. Тэгсэн 100 би 101 амирт байсан. 101 явуул гэж. За нөө жарэстэй. Жарэстэй. Улаагаа. Хоёр жил мөр унтсан ч нэлээд том байж шүү дээ тэр номод. Тэгээд тэр усын тэмдэлээр төрүүлэгч одоо буурлмор, шааргамор, авраг зэ нөө сайлхан. Тэгээд дамдунгон борнод хинтийн тэр нийгмийн санжаагийн тэр нутагтаа бол олон уралдсан жижигхэн дэрдмөр байсан шүү дээ. Сайхан цэвэрхэн өмгөр. Тим буйнуудыг бол одоо яг л дээр нь үзлээ. Тэрнээс хойш буйнуудыг ч одоо харсан дөө бас. Тэгээд хээр морийг гүйцээ төрүүлсэн. Тэгээд 50 жилийн наадам болж өгсөн тийм ээ. Тэгсэн. Тэгээд улсад 3 жил дараалал. Уралдсан ийм сайхан хөдөлгөлтэй. Хонгор морь ер нь тэрнээсээ хойш одоо тэгээд 1969 70 71 онуудад улсын наадам завсаргуу 1 4 3 2 харагдаад тэгээд 72 оноос эхлээд ер нь яаж уралдсан юм бэ? 72 онд улсын наадамд ирээд уралдсан. Нэг эргээд явж исэн төрөний голын саатлын нэг хэдэн бодрогонтой юм байдаг шүү дээ. Тэн дээр нэг таварцлах шиг болоод яасан л эвгүй гიშгээд тэгэхээр нэг нэлээд том болсон хөлт байсан чинь буугаад өрөөд үтсэн чинь шуугүйгээд. За. Тийм ямар юмд нүх мөхөнд байдаг юм уу дэргээд яасан чинь ийм шааргны ав юм. За машины дууны шааргны. Одоо шааргны ав юм. Тэрэн дээр гიშгдсэн болтой ингээд цагаан руу зогтсон. Тэгээд тэр жилээ хөлн шуу гүцэн автцсан. Баян цогтод тэр хорлоогүй хатгадаг байсан юм л да. Тэгээ хорлоогон дээр очиод тэр өдрөхөн гадаа очиж айргаар хөхүүлж гол. Хорлоогон дээр очиж хатгуулаад тэгээ бузгаа болцсон байсан. Дараа жил нэг аюулын оролдоод үзье гэдэг үг бариад авсан чинь болоогүй. Өөрөө бас эрттэй болохоор их азрахсан л да. Нэг дандаа нэг ямар сандаа дөрөөсө уянд орсон цагаас нь хойш дандаа нэг гүү хайж утна. Би ч одоо гүү наадлагдаж юм шүү дээ наадам яваад. Тэрнтэйгээ нөө сэтгэл санаа нэг тайван амгалан тэгээд. Тийм л агталцсан хэрнээ тийм иршүүдэл тийм л одоо байсан. Тэгээд дахиж бол уралдаагүй. Тэгэл уралдаагүй. Тэгээд 26 хүрчиж би болсон шүү дээ. 26 хүрээ тэгээд байхгүй. Тий. Угдаалын улсын 50 жилийн түрүү хонгор морны хөшөө сайхан сүндэрлэн болсон. Хөшөөг босгоход ямар хүмүүс санаачлаг гаргав хин гэдэг хүн тэрэнд оролцов юу? За манай сумын уяслын хондооны тэргүүн Эрэлийн Батбаяр гэдэг. За бид нь бол даагаад гэдэг юм. Өөрөө жижигхэн дааган баг гэдэг. Тэр хүн мундаг идэвхтэй оролцсон. Сумынхаа бүх үеачтаас хандив цуглуулсан. Суурийн бол боржин жолоогаар хийлгсэн. Бүх бот сайхан болсон. Морин бие бол дээдлийн бие аваж ахтуу нартайгаа хөгтүүдтэйг нийлж бүтээсэн. Тэгээд дундаасаа сайхан хөшөөтэй болсон. Тэрэндээ манай сумынхан бол
монд их бэлгшиж болд. Тэрнээс хойш ч одоо тэгээд надраг тэр үйлчлээ. Араас нь одоо тэгэл үрээ даагнуудаа иргэдээд байна. Тэрэндээ манай сомох их хурамтай байдаг юм аа. Тэгээд тэрэн дээр бол нэг ганц онцлог бол тэндээс бүх оролцсон уяачид ханд өгсөн хүмүүсийн таамаг тэмдэг нэр усыг тэр борчин дээр шилж өгсөн ба. Хонгор морч ном сум тамхтай байсан уу? Тэ ном намахтай. Ном тамхтай. Тэ. 98 онд Угтаалаас улсад төрүүлдэг Баасан дэшийн хол соёл гэдэг чинь бас тийм ном. Бас ном намахтай. Бас юмны үйлчлэл ерөөл. Тэр Баасан дэшийн хол гэдэг чинь уг нь одоо манай нэг ахын луун гатвал та. Тэгээ саяын тэр шоу халдсан гоёдагаа тэр хүүхдүүд манай тэр баян саяны бүх гэдэг хүний ганц өргөмөл дүүгийнх нь хүүхдийн хүүхчүүд ээ. Одоо гончиг гэдэг хүн чинь өөрөө завхан гаралтай хүн. Завханы отгоноос ирсэн хүн. Гончгийн ихнэр тавгсран гэдэг чи одоо саяны бүүгийн чинь манай өвөөгийн ганц өргөмөл охин дүү тэр нь долгор гэж хүн. Тэрний охин. Зөв. Тэгээ улсад халдсан шүтлэн амаа хүзүүд. Ариг 3 дор улсан. 3 дор улсан. Нэг ойчдөг шүү дээ тэр. За энхүү манай нэвтрүүлэх Төв аймгийн Угтаал сайтан сумын уугуул улсын алдарт уяач Мөрзөгийн саяны буугаан Зэхүү хурдан хонгор морын нунж улсын нааданд 2 харигдаж нэг доо төрүүлгэж байсан лам сурангаа өргөдөн оролцлоо. Ингээд 100-ны хөлгүүд нэвтрүүлгийн 17 дахь дугаарыг та бүхэндээ бэлтгэн үзүүллээ. Бидний нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзъя.